Эрхэм үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. TVR телевизийн өнөөдөр мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Одоо та бүхэнд өнөөдөр үзүүлэх мэдээллийн товчоос танилцуулъя. Монгол Улсын ерөнхийлөгч Баттулга бүгд найрамдах Хятад ард улсад хийж байгаа төрийн ажлал бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтанд оролцож байгаагаар үргэлжлэж байна. Чуулганд ерөнхийлөгч маргааш буюу 27-нд үг хэлнэ. Монгол улсад генерал цол бий болсны 75 жилийн ой Монгол генералын өдрийг өнөөдөр тэмдэглэлээ. Тэмдэглэлт өдөрт зориулан олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Монгол улсын хошууч генерал хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гарчээ. Түүнийг эрүүдийн шүүсэн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэж мэдээлж байна. Өнөөдөр өглөө буюу 26-нд нийслэл буун дуу гарлаа гэж шүүгэж байна. Учир нь амиа алдсан иргэний толгойн тус газраас ихээхэн цус гарсан байжээ. Гэвч энэ нөхцөл байдал хараахан тодорхой болоогүй байна. Эдгээр болон бусд мэдээллийн дэлгэрэнгүй та өнөөдөр мэдээллийн хөтөлбөрөөс хүлээн авч үзээрэй. Бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний 2 дахь удаагийн чуулга уулзалт бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотноо албан ёсоор эхэллээ. Чуулганыг нээж бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпин үг хэллээ. Энэ уулзалтанд Монгол улсын ерөнхийлөгч Баттулга оролцож байна. Энэ удаагийн бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний 2 дахь удаагийн чуулга уулзалтанд дэлхийн 150 улс болон олон улсын 90 гаруй байгууллагын 5000 гаруй төлөөлөгч түүний дотор 37 орны төр засгийн тэргүүн оролцож байна. Монгол улсын ерөнхийлөгчийн тухайд бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпиний урилгаар бүгд найрамдах Хятад ард улсад 24-өөс 25-ны хооронд төрийн ажил хийлээ. Монгол улсын ерөнхийлөгч үргэлжлүүлэн бүс ба зам чуулга уулзалтанд оролцож байна. Ерөнхийлөгч Баттулга чуулганы 2 дахь өдөр буюу 4-р сарын 27-ны өдөр төр засгийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтанд оролцсон үг хэлнэ. Энэ уулзалтаас хамтарсан хэвлэлийн мэдээ гарах юм. Уулзалтын үеэр хүрсэн бүх тохиролцоог нэгтгэн тайлан гаргах болжээ. Анх 2017 оны 5 дугаар сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан бүс ба зам олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний анх тухаар уулзалтанд дэлхийн 130 улс болон олон улсын 70 байгууллагын 1500 гаруй төлөөлөгч түүний дотор 29 орны төр засгийн тэргүүнээр оролцож байжээ. Тухайн үед манай улсыг төлөөлөн ерөнхий сайд Эрдэнэт оролцож байсан юм. Монгол улсын хувьд 2017-оос 2021 онд хэрэгжүүлэх хөгжлийн зам үндэсний хөтөлбөрийг Монгол улсын засгийн газраас 2017 онд баталсан. Хөгжлийн зам болон бүс ба зам санаачлагыг уялдуулах тухай Монгол улсын засгийн газар бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 оны 5 дугаар сард байгуулсан байдаг. Жил бүрийн 4-р сарын 28-нд Монгол генералуудын өдөр тохиодог 1944 оны 4-р сарын 28-нд бүгд найрамдах Монгол ард улсын сайдрын зөвлөлийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах албан тушаалын генерал хэмээх цэргийн дээд цолыг бий болгож эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онцгой онц харамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгон хэмээн журамлаж анх 11 хүнд олгосон төгтэй. Бүгд найрамдах Монгол ард улсын ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Цэдэн ба Лавгсүр нарт дислэгч генерал цол, 9 офицерт хушууч генерал цол олгож байжээ. Хожим нь буюу 2004 оноос эхлэн жил бүрийн 4-р сарын 28-ны өдрийг Монгол генералын өдөр хэмээн нэрийдэж, генерал цолтон бүхий байгууллагууд жил бүр ээлжээр генерал цолтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, ёслон хүндэтгэж тэмдэглэдэг сайхан уламжлал тогтсон байна. Түүхт 75 жилийн ойн өдрөө тэмдэглэж байгаа энэ удаагийн баярыг батлан хамгаалах яамнаас онцгойлон тэмдэглэж байна. Энэ арга хэмжээг би цэргийн тэм том хөтөлбөрийн хүмүүсийн арга хэмжээ гэж, зөвшөөрчний арга хэмжээ гэж, цаашлуул улс орны арга хэмжээ гэж ойлгодог. Жил бүр одоо генерал цол бүхий албан тушаалтнууд байгууллагууд ээлжээрээ энэ өдөртлөгийг зохион байгуулдаг. Энэ батлан хамгаалах юм зохион байгуулж байгаа. Нөгөө талаас бол бас залуу хойч үеийг цэрэг эх оронч үзлэр хүмүүжүүлж хэдих бас нэлээд үлгэрсэн арга хэмжээ гэж би ойлгодог юм. Яг гэвэл ярддаг ч ард түмэн байлдагчийн халаасанд генералын мөрдөс байгаа гэж. Тэгэхээр одоо байлдагч сахуудаад офицерууд магадгүй 10 жилийн хөвгүүд ч гэсэн бас мөрөд хөвгөөс. Тоо баримтаа сонирхуулахад 1944 оноос хойш өнөө хүртэл 75 жил төрөн гарсан генерал цолтой 181 хүнээс 90 гаруй нь өнөөдөр инх түнх амьдарч байгаагийн 34 төрийн тусгай албан тушаал хашиж бусд нь цэргийн тэтгэвртээ сууж байгаа гэсэн тооцоо байдаг. Мөн Говьолтын аймгаас гэхэд 20 генерал төрөн гарсны 15 өдгөө амьд сэрүүн байгаа юм.
Хамгийн олон энтер гэсэн яриа би зүгээр. Ер нь олон генерал 20 генерал төрсөн. Одоо 15 амтсрын байдаг. Анхны тэр 11 генерал дотор ч манай гавьтай 90 гэж одоо их үүний командлагч. Энэ өөрийнх нь нутгийн манай одоо сумын хүнтэй орж исэн байхгүй. Ерөөсөө эхнээсээ л гавьтай генералуудад бас л тодорхой хэмжээгээр одоо энэ генерал байж төвчний өдөртөд оролцож одоо хувь нэмрээ оруулсан тийм түүхтэй. Мянган зэргийг олохуудаар хялбар, нэгэн жанжин олохуудаар бэрх хэмээн их Чингис хаан нэгэнтээ өгүүлсэн байдаг нь учиртай. Цэргийн хэргийн мэдлэг боловсрал, ажил албаны дадлага туршлага, албан тушаалын зэрэг дэв зэрэг, тусгай өндөр шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн генерал цолыг зөвхөн Монгол улсын ерөнхийлөгч, зэвсэг түвшний ерөнхий командлагчийн зарилгаар олгодог онцлогтой юм. Энэ өдөр Монгол генералууд уулзалдаж их жанжныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн төрийн ордонд 9 хөл цагаан туганд ам өргөн, дараа нь улсын хурлын дарга Зандан шатар тэднийг хүндэтгэн хүлээ авч уулзсан байна. Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр Тагнуулын ерөнхий газрын даргасан хошууч генерал Хурцыг өнөөдрөөс 15 хоног цагдаа хорихоор болжээ. Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанаас хойшлуулшгүй арга хэмжээ авч Хурцыг энэ сарын 23-ны шөнө саатуулаад байсан юм а. Түүнийг Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэх эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Хошууч генерал Хурц бүгд найрамдах Солонгос улсад суух бүрийн эрхэд элчин сайдаар батлагдан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэр бүлийн хамтаар өмнөд Солонгост очсон байдаг. Харин 3 дугаар сарын 25-ны өдөр эх орондоо чимээгүй хүн ирсэн талаар их сурвалж мэдээлдэг. Түүнийг ирэх үеэр төр нийгмийн зүтгэлтэн зоргийн хэргийн ялтнуудыг эрүүдэн шүүж ялт тулгасан хэрэг нийтэд ил болж эхлээд байлаа. Хурц генералыг цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмтэргийг шалгах хэлтсийн мөрдөгчд гэрээс нь энэ сарын 23-ны өдөр дайчлан баривчилсан байдаг. Түүнийг зоргийн хэргийг шалгах явцдаа бусдад эрүүдэн шүүлт тулгасан, улсын нууц задруулсан, мөрдөн байцаах ажиллагааны үеэр хууль буруу ашигласан гих зэрэг хэрэгт буруутхан ийхүү 15 хоног үргэлжлүүлэн цагтан хорж шалгаж эхлээд байна. Хурц, Франц, Англи, Герман зэрэг 3 улсын хил дамнуулан Дамирингийн инхбат гэгчийг хулгайлсан хэрэгт холбогдсон байдаг. Хурц тухайн үед үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байсан юм. Тэрээр энэ хэрэгтэй холбоотойгоор Германы шоронд 10 гаруй сар хоригдож суллагдж байсан түүхтэй. Хурц 2006 онд Сөүл дэх Мятийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Мятийн гүйцэтгэх захирал асан Бат Эрдэнэтэй хамтран хэрэг мандаан авилгатай тэмцэх газарт шалгуулж байсан. Одоо эрүүдэн шүүсэн гих хэрэг хэдийн олон нийтийн дунд ил болж захиалагч, зохион байгуулагч нарыг илрүүлэхийг шаардж эхэлсэн энэ үед түүнийг ийхүү эрүүдэн шүүх ажиллагааг зохион байгуулсан гол хүн байж болзошгүй гих хэрэгээр саатуулан эрүүгийн хэрэгнээ шалгаж байна. Одоогийн байдлаар түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа урьдчилан хорих 461 дугаар ангид саатуулж байгаа юм а. Харин тэрээр ямар ч мэдүүлэг өгөхгүй хэмээн нэг ч үг дуурахгүй байгаа тухай албаны их сурвалжууд мэдээлж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 24 дугаар хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлыг хэлэлцсэн тухай мэдээлэгдээд байна. Тэдгээр хүчингүй болсон тогтоолуудаас Ахмад настанд хамаатай тогтоол сонирхол татаж байна. Нийслэлийн засаг даргын 1-р орлогч Бат Баясгалан нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 5 тогтоолыг хүчингүй болгох үндэслэл төслийг төлөөлөгчдөд танилцуулжээ. Хүчингүй болохоор танилцагдсан тогтоолын тоонд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 онд баталсан Ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үн төлбөргүй зорчих тухай тогтоол багтжээ. Мөн энэ тогтоолыг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хүчингүй болгожээ. Хүчингүй болгосон шалтгаан нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал цаашид энэ асуудлыг хариуцахгүй болсонтой холбоотой юм байна. Харин Ахмадын нийтийн тээврийн хөнгөлөлтөө буюу үнгүй зорчих тухай асуудлыг нийгмийн халамж хөдөлмөрийн яам хариуцах болжээ. Гэсэн хэдий ч нийтийн тээврээр хөнгөлөлтөө буюу үнгүй зорчих Ахмадын үйлчлэгэнд ямар ч өөрчлөлт орохгүй хэмээн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэвлэлийн албанаас тодруулга өглөө. Японы мэрэгжлийн сумогийн их авраг Хакуха даваа жаргал 3 дугаар сард хаврын баашид төрүүлээд ярилцлага өгөх үеэрээ үзэгчдийг алга дашин уухаас нь сумо бүхийн ёс зүйн дүрм уламжлалыг зөрчсөн гэж үзэн түүнд болон дивжээний багшд нь шийтгэл оноосон юм а. Сумо бүхийн холбооноос Хакухад сануулга авч дивжээний багш Миягано Оягатагийн 3 сарын цалин 10%-аар хасжээ. Энэ шийдвэр холбооноос пүрэв гарагт гараад байна. Сэтгүүлчид энэ талаар Хакухогоос тодруулахад илүү их зүйлийг сурах ёстойгоо ойлголоо. Шинэ нэрэнд шинэ Хакухог та бүхэнд харуулах болно. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна гэж хэлсэн байна. Харин Миягано Оягата энэ шавьдаа сайн зааж зөвлөөгүй миний алдаа. Хакухог дахин ийм алдаа гарахгүй гэж найдаж байна.
Дахин ийм зөрчил гаргавал түүний өдийг хүртэл хийсэн бүтээсэн амжилт нь юу ч үгүй болно. Бүр өөрийн гэсэн дэвжээтэй болох мөрөөдөл нь ч үгүй болохыг үгүйсэхгүй. Энэ удаад харин ч хөнгөн шийтгэл оноолоо. Ер нь бол намайг ажлаас минь халж Хакухог дараагийн баашаад барилдах эрхийг нь хасах байх гэж бодож байсан. Тэр өдөр Хакухогийн хийсэн үйлдэлийг хараад би үнэхээр гайхсан. Би энэ бүхнийг түүнд анхааруулж хэлсэн болохоор дахиж алдаа гаргахгүй байх хэмээн хэлжээ. Хакухо даваа жаргал Монгол улсын иргэншлээс татгалзах хүсэлтэд гаргаад байгаа юм. Зодог тайсныхаа дараа Сумогийн ертөнцид үлдэж өөрийн дэвжээг байгуулахын тулд заавал Японы иргэншилтэй байх ёстой учраас ийм шийдвэр гаргасан билээ. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Нийслэлд буун дуу гарлаа хэмээн шүүгэж байна. Урьдчилан таамаглаж байснаар 100 айлын автобусны буудлын орчимд нас барсан хүний үхлийн зэмсэг нь буу байжээ. Толгой орчимд их хэмжээний цус гарсан байснаас буудуулсан гэсэн таамаг байсан билээ. Энэ тухай мэдээллийг та бүхэн тун удахгүй хүлээн авах нь. Хөх тойрог. Энэ бол хүний тухай Монгол хүний тухай нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн зохиогч нь энэ нэвтрүүлгийн баатар нь эрхэм хүндэт та. Бидний нэвтрүүлгээр хүний тухай өгүүлэхдээ энэ дэлхий дээр амьдарч байгаа 60 сая монголчуудын хувь заяатай холбож өгөх болно. Хүний амьдралын сонирхолтой үйл явдал, амьдралын адармаатай агшин, түүхэн их сурвалжийн амьд гэрч хүний л тухай өгүүлэх хөх тойрог нэвтрүүлэг. Мянга 1958 онд төрсөн 61 настай Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй ээжээ өнөөдөр өглөө амь хохирсон байдлаар олцсон. Энэ хэргийн дуудлага өглөө 6 цаг 15 минутанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу дүүрэгдэх цагдаагийн алба болон эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны холбогдох мэрэгжилтэн албан хаагчид хэргийн газар дээр ажилласан байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дүүргийн нэгдсэн эмнэлгийн орчимд өнөөдөр өглөө 7 цагийн үед толгойд цус болсон хүн хэвтэж байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн шуурхай бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг шалгалтыг явуулсан байна. Хэргийн газарт цагдаагийн бие бүрэлдэхүүн шинжээч нар ажиллажээ. Дүүрэг цагдаагийн хэлц болон эрүүгийн цагдаагийн мөрдөн байцаах албанаас холбогдох мэргэжлийн албаагч хэргийн газар дээр яг одоо ажиллаж байна. Энэ шалгалтын ажиллагаа бол үргэлжлэн явж байна. За хэрвээ энэ хэргийн талаарх одоо тухайн үед тэр 11 дэх хороо 100 орчмоор явж исэн иргэд гэмт хэрэгтний талаарх болон одоо тухайн орчинд одоо сэжтэйтгэлийн талаарх мэдээлэл авах юм бол цагдаагийн байгууллага хандахыг хүсэж байна. Хэргийн газрын хажууд дүүргийн нэгдсэн эмнэлэг байрладаг. Зинда цэг имэн эмнэлэг твтэн эмчлүүлж байгаа Иргэн Ц гэх эмэгтэйгээс буун дуу сонсон эсхийг тодруулсан байна. Эмэгтэй би хүүхдтэйгээ эмнэлэг твтэн эмчлүүлж байгаа. Шөнө 3 цагийн үед цонхоор харахад хэргийн газрын хажууд эрэгтэй эмэгтэй 2 хүн тамхи татаад зогсож байсан. Нойр хүрэхгүй байхаар нь уцаа цэнэглээд хэвтэж байтал нэг эрэгтэй хүн муухай орилго шиг болсон. Харин эргээд цонхоор хартал хүн амтан харагдаагүй гэжээ. Мөн өнгөрсөн шөнө 24 цагаар ажилласан түүцийн худалдагч эмэгтэй хэлэхдээ манай энэ хавар маш их хөл хөдөлгөөнтэй байдаг. Хажууд эмнэлэг байдаг болохоор шөнө хаадаггүй. Харин арх зарахгүй байсан болохоор өнгөрсөн 2 өдөр уг нь хөдөлгөөн бага байсан. Харин өчигдөр эрэгтэй хүн нас барсан гэсэн. Энэ хавийн хүмүүснийг архичин үхээ биз гэж байсан. Гэтэл тийм биш гэдгийг цагдаагийнхан хэллээ. Өглөөнөөс хойш энд бужигнаж байна гэсэн байна. 100 айлын нийтийн тээврийн буудлын орчимд нас барсан талигачийг үхэл төргсөн бууг цагдаагийнхан мөрдөн шалгах явцдаа олсон байна. Шүүгийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлтээр хошуугийн тайрсан тооз 8 маркийн муу буу болохыг тогтоожээ. Талигач нь энэ буугаар дугруугаа будаж амь насаа алдсан байж болзошгүй гэж цагдаагийнхан үзэж байгаа юм. Шүүх эмнэлгийн шинжилгээний дэлгэрэнгүй дүгнэлт 21 хоногийн дараа гарах юм а. Их сурвалжийн хийснээр талигач нь хүнд өвчтэй нэгэн байжээ. Сэтгэл өвчний улмаас сэтгэл санаа докторгүй байсан байна. Талигач нь Сүхбаатар дүүрэгт амьдардаг байжээ. Глобал хурд компани барилгаас блокон хийц унах үед машин сууж явсан Иргэн Ганбаяр тодруулга өглөө тэрээр хэдийгээр бэртээгүй ч одоо айдастай амьдрах болсон гэж байна. Аюулгүй байдал хөдөлмөр хамгаалал компани ажилчдыг отоо зогсохгүй мөрөөрөө яваа иргэдэд ч аюул учруулах эрсдэлтэй байна гэдгийг тэр хэлж байгаа юм а.
Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр барилгын материал унсан хэрэг гарсан билээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоожээ. 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1-р хороо 3 гал худалдааны төвийн урд Global Hurd компани офисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг модон хавтангаар таглаж дээр нь бетонын хийц тавьсан байжээ. Хүчтэй салхины улмаас бетонын хийц барилгын гадна тал руу унаж эргэн өөгийн автомашиныг дарсан юм а. Зөрчил гарах үед машин дотор Ганбаяр сууж явжээ. Бетонын хийц дээр нь унсан машин 3 игнэний дунд игнэнд байсан байна. Азар бетонын хийц урд сууж явсан 2 хүний дунд унж эвдрэл үүсгэснээс гадна утас нь бицарчээ. Ард явсан Ганбаяр 102, 103 дугаарт дуудлага өгсөний дараа 30 минутын дотор 102 ирсэн байдаг. Тэрээр машиныг инх таймны гүр орчмоос барьж суужээ. Түүний хэлж байгаагаар жолоочийн зүүн хөлийн шилб гэмтсэн гар руу шил шигдэж орсон байжээ. Бэрцэн залуу одоо хөлөө гипстүүлж хэвтрийн дэглэмтэй байгааг нь. Харин Global Hurd компани удирдлагууд хохирлыг барагдуулж өгнө гэж хэлсэн байна. Хэдийгээр гэмтэж бэртээгүйч Ганбаярын зочирцсан айц нь одоо ч түүнийг зовоосоор байгаа гэж ярьж байна. Харин түүнтэй тухайн компаниас холбогдоогүй байгаа юм. Сошиал мэдээллийг иргэн Ганбаяр тавьжээ. Аливаа зүйлийг зөв зүйтэй стандартаар хийвэл ийм төрлийн осол гарахгүй. Харин ч энэ удаа томоохон дохио болсон үйл явдал гэж харагдаж байна. Сүүлийн үед гарч байгаа осол бүр аюулгүй байдал хөдөлмөр хамгаалалттай холбоотой. Global Hurd ч одоо дохиог анзаарч хөдөлмөр хамгааллаа сайжруулахад гэмгүй. Хан уул дүүргийн 15 дугаар хороо Гигантын кинотеатрын ард барилах орон сууцны барилгад өчигдөр 13 цагт гал гарчээ. Шуурхай ижиж галыг унтраасан байна. Гал унтраах аврах ажиллагаанд нийслэлийн онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын ерөнхий газар, хан уул дүүргийн эмнэлэг, мал эмнэлэг, улаан загалмай гэх мэт мэргэжлийн байгууллагууд оролцжээ. Уучлаарай, энэ бол гамшигаас хамгаалах сургуулилт байлаа. Гэвч иргэд энэ сургуулилтаас ч хувьдаа сургамжтай мэдээлэл авч болно. Гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулилтыг нийслэл сүүлийн 29 жилд анх удаа зохион байгуулав. Энэ үеэр иргэдэд таниулах хуудас тараан бүртгэл явуулж 6 дүүрэгт нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулж хүй 7 худагт хээрийн имлэг дэлгэсэн юм а. Мөн дүүргүүдэд үзүүлэх сургуулиуд явагдлаа. Хан уул дүүрэгт галтай барилгаас хүүхдтэй эмэгтэйг аврах ажиллагаа явагдсан юм. Гал гарлаа гэхэд тухайн объект руу хамгийн түрүүнд гал сөнөөгчд орж гал унтраадаг гэж дийлэнх хүмүүс боддог. Тэгвэл галын аюулын үед эхлээд тухайн объект руу гал төмрийн болон түргэн тусламжийн автомашинууд нэвтрэх, гарах, орц гарцыг хамгийн түрүүнд шалган бэлтгэдэг. Дараа нь Улаанбаатар захилгаан түгээх станцын инженер техникийн ажилтнууд ослын газарт ирж захилгаан хангамжийг таслана. Захилгааны шийдүүдийн аюулгүй байдлыг ханган тэмдэглэгээ тавьдаг юм байна. Үүний дараа орон сууц нийтийн аж ахуйн мэргэжилтнүүд ирж усны худагт үүссэн эвдэрлийг засав. Энэ үед цагдаа нар ирж ослын газрыг битүүмжлэн хамгаалтанд авлаа. Мэргэжлийн шинжээчид шатаж байгаа барилгад нуралт үүсэх хэсэг химийн ямар нэгэн бодис алдагдах аюул байгаа эсхийг шалган тогтооно. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цацрагийн, хөдөлмөрийн, дэд үтцийн байцаагчид ажилласан байна. Тэд штабын даргад илтгэсний дараа л гал сөнөөгчд аврах багийнхан дотогш орж ажиллах нөхцөл бүрдэж тэд ажилдаа орсон байдаг. Гал сөнөөгчд онцгой байдлын ажилтнуудын амь насыг ч эрсдэлд оруулахгүй байгааг эндээс харж болно. Ямаан дээр тэмээний гарц хийхгүй гэдгийг довчхондоо эртнээс аль ч улс мэддэг үлээ. TV2 телевизийн өнөөдөр хөтөлбөр танд хүрч байна. Хөтөлбөртэй хамт байгаа танд баярлалаа. Осол эндэгдэл зөвхөн бага насны хүүхдэд тохиолддог бус хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс анхаарал болгоомжгүйгээс хэнэггүй хариуцлагагүй байдлаас хаа сайгүй гарч байгаа илээ. Тухайлбал тун саяхан төв цэвэрлэхэд 4, уурхайд 7 залууга Монгол улс алдсан. Түүгээр зогсохгүй хуучирсан сургууль цэцэрлэгийн барилгач хүүхдэд эрсдэлтэй. Иймээс Монгол улсын ерөнхий сайдын ивэлдор Ослоо сэргийлэх тухай зөвлөгөө боллоо. Хөх тойрог. Энэ бол хүний тухай, Монгол хүний тухай нэвтрүүлэг. Энэ нэвтрүүлгийн зохиогч нь, энэ нэвтрүүлгийн баатар нь эрхэм хүндэт та. Бидний нэвтрүүлгээр хүний тухай өгүүлэхдээ энэ дэлхий дээр амьдарч байгаа 60 сая монголчуудын хувь заяатай холбож өгөх бол. Хүний амьдралын сонирхолтой үйл явдал, амьдралын адармаатай агшин, түүхэн их сурвалжийн амьд гэрч хүний л тухай өгүүлэх хөх тойрог.
Дэлхийн өндөр үнэтэй жүжигчдийн жагсаалтанд багтдаг Хятадын алдартай жүжигчин Фан Бинбин даваа гарагт Бээжинд болсон нэгэн арга хэмжээнд ёслол төгөлдөр оролцсон байна. Тэрээр олон сая долларын татвараас цухтаасан хэрэгт буруутгагдсанаас хойш бүтэн жил шахам олонний өмнө гарч харагдаагүй байжээ. Жүжигчин Фаныг орлогоо нуун дарагдуулсныхын төлөө 130 сая $1 торгуулийг Хятадын эрэг баригчид оноосон юм а. 1981 онд төрсэн Фан Бинбин жүжигчин, загвар өмсөгч, телевизийн продюсер, поп дуучин, мөн Хятадын коммунист намын гишүүн тэрээр дотоодын болон гадаадын олон кино наадмын шагналыг хүртсэн юм. Мөн Франц, Солонгос зэрэг гадаадын кинонд 2014 онд Холливуудын X-Men кинонд тоглосноор олон улсын үзэгчдийн танил болсон жүжигчин. Фан Бинбин кино үйлдвэрлэлээс олдог өөрийн бодит орлогыг нуухын тулд тусгай гэрээг ашиглан олон сая $1 татварыг зурчуулсан нь тогтоогдсон юм. Гэхдээ түүний энэ үйлдэлийг анхны тохиолдол гэж өршөн эрүүгийн хэрэгт таталгүй өнгөрөөсөн талаар тус улсын төрийн хэвлэл мэдээлэлээр мэдээлж байсан. Мөн түүнийг бүтэн жил шахам олонний өмнө харагдаагүй явдлыг саатуулгдан хоригдсон байж болзошгүй гэж мэдээлэгдэж байсан юм. Хятадын кино урлагийн салбарт алдаршсан ихээхэн орлоготой гэгддэг жүжигчин Фан өнгөрсөн 10 дугаар сард нийгмийн сүлжээнд хууль журмыг биелүүлээгүйдээ олон нийт нам болон төр засгаасаа уучлалгүйн хүлцэл өтсөн постыг оруулж байсан юм. Тэрээр Твиттертэй адилхан Хятадын Weibo гэхэд 62 сая дагалдагчдтай бол Instagram-д байнга зураг шеэрлдэг. Түүний Instagram-д оруулсан зурагнууд өчигдрийн байдлаар гэхэд 170 мянган лайктай болсон байна. Жүжигчин Фан Бинбингийн татвараас цугтаасан үйлдлийн төлөө 130 сая $1 торгуулийг эрх баригчид хүлээлгэсэн нь бусад жүжигчдэд анхааруулга болсон гэж үзэж байгаа юм. Хятадын энтертейнмент салбар нь тус улсын эрх баригчдын авилгын эсрэг арга хэмжээ нь өмнө нь өртөөгүй байсан. Фаныг инхүү олонний өмнө гарч ирснийхэн дараа түүнийг тун удахгүй Джессика Частен, Лупита Найон, Пенелопе Круз, Марион Котиллард зэрэг Холливуудын одуудтай хамт дэлгэцийн томоохон бүтээлд тоглох гэж байгаа гэсэн мэдээлэл засагдж байна. Эдгээр жүжигчдийн тоглосон 355 хэмээх нэртэй онц сонирхолтой киноны зураг авалт энэ оны эцсээр эхэлнэ гэж Америкийн 7 хоног тутмын энтертейнмент сэтгүүл Variety-д мэдээлжээ. Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч асан Жо Байден 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн ардчилсан намын сунгаанд өрсөлдөх болсноо өчигдөр албан ёсоор зарласан байна. Өдгөө 76 настай Жо Байден 29 настайгаас хойш Америкийн сенатчаар 6 удаа сонгогдсон бол ерөнхийлөгчд 2 удаа нэр дэвшиж байжээ. Жо Байдены ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг хурцаар шүүмжилсэн нь Америкийн хэвлэл мэдээллээр цацагдсан байна. Тэрээр хэрвээ Трамп улиран сонгогдвол аюултай. Энэ улсын онцлог шинж чанарыг үрд үндсээр нь өөрчлөх болно. Үүнийг зүгээр хараад байж чадахгүй гэжээ. Ерөнхийлөгч Барак Обамагийн дэд ерөнхийлөгчээр 2 удаа улиран ажиллаж байсан Жо Байден 1942 оны 11-р сарын 20-нд Пенсильвани мужийн Скрантон хотод төржээ. Түүнийг ардчилсан намаас ерөнхийлөгчд нэр дэвших боломжтой туршлагатай улс төрч гэж үздэг. Тэрээр мөн 1988 болон 2008 онд ерөнхийлөгчд өрсөлдөж байсан юм. 2016 онд ардчилсан намаас түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх гэж байсан боловч хүүн өвчний улмаас нас барсан тул тэрээр нэрээ татсан юм. Жо Байденаас гадна ардчилсан намаас сунгаанд оролцохоор 19 хүн нэр дэвшүүлсэн дотор Сенатч Элизабет Уоррен, Камала Харрис, Берни Сандерс зэрэг гишүүд багтжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул 2020 оны 11-р сарын 3-нд болно. Осол гэмтлээ сэргийлэх доктортой хөгжлийн зорилт 2030 салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөн төрийн ордонд Монгол улсын ерөнхий сайд Хөрөөсөхийн ивэлд орууллаа. Энэ үеэр боловсролын сайд Аахлагтаа тулсан сургууль цэцэрлэгийн барилгууд бачир иргэдийг осолд оруулахаар отож байгааг санууллаа. Осол гэмтлээр амь насаа алдах явдлыг эндэх ёсгүй эндэгдэл гэж үздэг. Ийм учраас осол гэмтлийг урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдэл гэж үзэн Монгол улс 2 ч удаа осол гэмтлээ сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Гэсэн хэдий ч энэ хугацаанд Ослоос шалтгаалсан нас баралт буураагүй юм. Иймээс Монгол улсын ерөнхий сайд энэ удаагийн зөвлөгөөнийг санаачлан төрийн бус байгууллага нийгэмлэгүүдийг оролцуулан төрд зөвлөмж гардуулах зорилгоор зохион байгууллаа. Ерөнхий сайд Хөрөлсөх Монгол улсын хэмжээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт болон хэрэгжилт хангалтгүй байна гэж үзэж байна. Урьдчилан сэргийлэх боломжтой осол гэмтлийн улмаас иргэд маань цаг бусаар одоо хорвоо горогч байгаа явдал бол үнэхээр сэтгэлийн эмзэглэм ийм үйл явдал болж байна.
зөвлөгөөнд салбарын сайд нар ч оролцлоо. Ялангуяа осол гэмтлийн уршихаар гэмтэх, бэртэх, цаашлаад ам өргөдөх нөхцөл байдал баригдаад дуудсан ааглагдах хэмжээнд очсон сургууль цэцэрлэгийн барилгуудад осол дагуулan оршиж байгааг дурдаад хөдөө орон нутаг ялангуяа сурагчдын нүхэн жорлонч ослын шалтгаан болоход бэлэн байгааг энэ үеэр боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд сануулсан юм а. Дотор байрны одоо би сүүлийн үед маш их ярьж байгаа шүү дээ. Дотор байрны модон жорлонгийн асуудал байна шүү дээ. Дотор байрнаас 60-70 м, 100 м-ийн зайтай тэр хол нүхэн жорлон байгаа байхгүй юу? 21-р зуун гарчаад байдаг. Тэр дотор байранд чинь 6 настайгаас 15, 6, 7, 8 настай хүүхдүүд. Тэр багангийн хүүхдүүд өвөл хүүтэнд тэр хол газар тэр жорлон руугаа явах эрхээс өсвөлээл ингээд маш энгийн юм шиг мөртлөө яг өдөр тутам хүүхд энэ олон хүүхдүүдийг энэ 600 мянган ерөнхий боловсролын хүүхдийг 150 мянган цэцэрлэгийн хүүхдийг чинь өдөр тутам энэ осол гэмтлийн нөхцөл ингээд бүрдсэн юм орчин аюул занал хийж байгаа байхгүй юу? Зөвлөгөөний үеэр ослын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн төлөөлөл оролцлоо. 25 жил тэрэгэнцэртэй амьдарч байгаа Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бадан Цэцэг согтуугаар жолоо барьж осол хийсэн иргэдийн тээврийн хэрэгсэж жолоодох эрхийг бүх насаар нь хасах санал орууллаа. Согтуу жолоочийн хариуцлагагүй үйлдэлээс болж осолд ороод 25 жил болж байгаа хөгжлийн бэрхшээлтэй Монгол улсын иргэн байгаа. Тэгээд өнөөдөр энд би согтуугаар тээврийн хэрэгсэлд жолоодвол насаар нь бас энэ жолоодох эрхийг хасч яваа гэсэн саналыг бас оруулчаад энэ маань бас төр засгийн маань хүмүүст хүрээд тодорхой хэмжээний ойлголтыг өгсөндөө маш их баяртай байна. Тэгээд төр засгийн маань төлөөллүүд энэ маш олон хариуцлагатай аауд маань энэ төрийн маань жолоодж байгаа энэ хүмүүс маань энэ хуулийн талаар анхааралтай авч удахгүй энэ хуулийг бас баталчих байхаа гэдэгт бас итгэлтэй байна. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Бадан Цэцэг 17 настай суйсын оюутан байхдаа согтуу жолоочийн гайгаар хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Тиймээс тэрэгэнцэр түүний өдөр тутмын хэрэглээ. Тэрээр ослоор хүн хохироод зогсохгүй, асран халамжлагч нарч хохирч ядуурал дагуулдаг гэж байна. Осол бол зөвхөн нэг хүний зовлон бус нийт гэр бүлийн зовлон. Иймээс ийм хохирол амсуулсан согтуу жолоочдыг огт машин бариулахгүй байх тухай хууль батлуулахыг тэрээр зорьж байгаа юм а. Өнөөдөр мэдээллийн хөтөлбөр танд хүрэлээ. Мэдээллийг Батцуур танд хүргэлээ. Үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэлтэй танилцаарай. Амралтын өдрүүдэд ая тухтай сайхан өнгөрүүлээрэй.